нөгөө нэгч тий бас л юм хятадын ламптай юм байл л тий. Одоо made in China гэж юм. Нөгөө Facebook-ээр, TikTok-оор, YouTube-ээр тий YouTube Shorts дээр аяух яваад исэн. Тэгээд TikTok-оор аяух яваад исэн, Facebook дээр аяух яваад исэн тий. Энэ одоо яагаад ийм алдартай болцсон юм мэдэхгүй. Яагаад энийг одоо тий сошиалын алдартай болсныг би мэдэхгүй л юм да. Гэтэ ерөнхийдөө хүн болгоо ингээд амар гоё гэдээ ярьсан. Амар гоё идэж үзсэн үү гэд тэгээд байсан. Тэгээ ер нь бол хүн болгоо идэж үзээд хаваад гоё л байх. Тэгэхээр би бас амсаж үзье та хүн болгоо амсаад үзсэн гэдэг үзсэн байх чинь тий. За ингэж онгойлох юм зөв. За энэ доор нэг юм ишвэт юм зөв. Энээс нэг барьж байгаа дэш хэлэх юм бах та. Хүмлөө. Энээс нэг нутлах юм шүү дээ. Энэ тийм байна ингэж аваад ингэж харагдаж байна. Бис ингэж гаднаас амчтай ингэ баццаахгүй гэсэн чинь ингэ харагдсан. Дотор ингэ сүт юм шиг нэмэр та. Гадаа ингэ сүлц. Гадаа ингэж дороос нь ингэж өргөж гаргахгүй зүгээр ингэ амсчихгүй. За зүгээр ингэ л амсчих тийм. Амслаа шүү. Ам хөөдмэн. Сэвюгаас авахтай хөргөшин төрс авсахгүй юу? Гэтэ энэ хардаа төсөөс нь шал өөр юм байгаад байгаа юм. Би шал өөр юм төсөөлжсэн дотроо заяа. Миний бодсон төсөөс юм биш байна. Дотроо одоо юу тийм дээ? Сүү амтагдж байна. Сүүтэй зарим гэрх уу юм шүү. Сүүтэй зарим юм шиг байна. Мэдгүй. Тэгтээ яг юу юм? Юу гэж би нэг зарим гэж бодоогүй заяа. Би нэг жимс гэж бодсон. Хятадын гаднасаа жимс шиг харагдсан байхгүй юу? Тэгээд одоо энэ зургийг хардаа энэ тэр зургийг ингээд юу шарж байгаа тоор шиг харагдаж байгаа. Тэгээ би энэ хятад тоор муур юм болов гэж утсан заяа. Эсвэл хятадын ямар нэгэн жимс гэж утсан байхгүй юу? Тэгсэн чинь хал өөр юм байлаа. Биш займагны төрлийн юм хом гэж бодоогүй. Тэгсэн чинь займаг юм. Гадна тал нь юм хатуу. Гадна талын авчин гуттай учраас нэм цагаан юм шиг байна. Харал үзье. Хиндэ амсаа жоохон онцгойс нэгцсэн байхгүй юу? Сүүл рүү амсаад хахаар дажгүй. Ер нь л дажгүй. Сүү амтагдж байна. Айгууг сүү амтагдж байна. Айгуу тийм зөөлх амттай. Тэгэхэд халууны төлөв амар тохиромжтой юм байна. Ингээл амсангууд бүр ингээл хайлаал нээр та. Амар халуун идэх юм бол гоё юм байна. Чихэрлэг амттай. Сүү амтагдж байна. Тэгээ бас нэг амтагдаад байна. Нэг жимсгүй амтагдаад байна. Би ихтэй ер нь ямиг амтлахтай өөрийгөө амар сайн гэж боддог гэсэн юм. Би ингээд юмны өнрийг ялгахтай амар сайн, амтын ялгахтай амар сайн гэж боддог байсан. Гэсэн чинь огтын мэдэж үзээгүй, амсч үзээгүй юмнууд амсахаар болохоор яг юу амтагдаад байгааг нь сайн бас мэдэхгүй байна. Ингээд толгоонд ингээд орж ирээд ингээд ойрхон байгаа хгүй орж ирэх гээд байгаа хгүй амар ойрхон байгаа мөртлөнгөө яг юу гэдгийг ингээд хэлж чадахгүй. Ингээд орж ирэх гээд байна яг нэр нь. Гэхдээ сүү амтагдж байна. Өөр нэг юм бас хамтдаад байна. Ууг нь. Гэтэ би нэг л мэдэхгүй байна. Юу ч гэсэн оноогоо өгд өгний ингээд бүр амар
Аль урсаад халуун идэх юм бол бүр үнэхээр гоё жаргах юм байна. Амд ороод зүгээр ингээд хайлал урсаал. Нэг хөвчөндөө хийхгүй бол энэ одоо хайлчих юм шүү. Хөвчөндөө хийчихлээ. Анаа өгсөн шүү дээ цай тий. Ямар анаа хөвтэй анаа хөө. 10-аас 5. Тий хамгийн сүүлийн амттаа. Амттаж үзэх юм аа гоё юм байна. Би энийг идэж чадахгүй байж магадгүй гэж бодоод жижиг нь авсан. Уг нь томыг авах гэжсэн. Тэгээс харын цуг авах гэжсэн байхгүй юу? Манай хамгийн бага хэрэгтэй дөө. Анаа та ийм гоё мэдж үзсэн үү? Гэл манадаас сонсохгүй энэ ягаа нэг тийм харан бас байд юм бэлээ. Үзээгүй штэ гэдгсэн чинь. Та идэж чадахгүй гэхгүй юу? Тэгэхээр юу халуун аваад юм уу гэсэн чинь. Тийм. Би бас халуун аваад юм сайж чадсан юм чинь. Бид барж чадахгүй яг уу чийж үзсэн юм уу гэсэн байхгүй юу гэсэн чинь. Би ч үзсэн амар гоё гэл. Манай дүү халуун аваад юм амар сайддаг. Халуун аваад юм дэгэд дуртай байхгүй юу? Тэгээд би одоо энийг идэх ингээ хутгаар сууж юм. Би ер нь бол нэг гоё мэй иддэг төрлийн хүн биш байхгүй юу? Гоё мэй ер нь нэг иддэггүй. Би нөгөө нэг шаардлагатай уудлах гоё мэй иддэг. Жилдээ 1-2 удаа л гоё мэй иддэг гэж хэлж болно. Тийм амар гоё мэй иддэг байхгүй юу? Бүр нөгөө нөхдөөгөө гадуур явж байгаад оройр таваад нөхдөөгөө зүг гадуур ингээд ажиллаа импүүлж явж байгаад оройтчих штэ гэртээ ирээд хоол унд хийхээсээ бүр амар оройтчихна. 12-1 цагт гэртээ ирэх үе хаяа нэг байж штэ тий. Тэр үеэр л ингээд дэлгүүрээс шууд зүүмээ ороод замаараас юу ороод ч юм уу жигээ сараад гоё мэй аваад орж ирээд идэлцдэг. Тэгтээ бол ийм халуунагтай гоё мэй авч идэж байгаагүй. Нөгөө нэг бон суп гэдэг гоё мэдэн штэ тий. Ношими тэр гоё мэнгийн хөвчлэн ясны шилтэй гэж ногоонг тий. Тэр ясны шилтэй хөвчлөө иддэг. Яг бол би одоо жоох муу тий. Одоо өвчтөг учраас их халуунагтай юм идэ. Дээрээс нь гоё мэдээж бодоод идэггүй. Тэгээд яг халуунагтай гоё нэг хэсэг бол иддэг байсан. Ношими нөгөө читэй гоё юм биш тий. Тэрийг нь л иддэг байсан. 10 жил дахта тэрийг иддгээс одоо бол харин нэг гоё мэддэг байхгүй. 10 жил дээр иддэг байсан. Тэгээд одоо эрүүл мэндтэй хараад ер нь гоё юм уу? Тэгээд дээрээс нь одоо өвддөг болсон учраас улам хотоодонд муу гэж гоё мэдхгүй байгаа. Гоё мэддэг маш удсан байна. Одоо гоё мэддэж үзэж гин энэ идэж үзег гоё мөн идэж үзэж гин тэр чинь халуунагтай гоё мэдж үзэж гин. Ер нь бол амар халуунагтай гэж манай ихтэй хэлсэн. Энэ амар халуунагтай тэгээ нөгөө харнаас амар халуунагтай гэсэн. Тэгээд юу цаан чинь нэгэд утгач чи. Дээрээсээ томыг авах гэж байгаа. За идэж чадахгүй бол 2 орон чалт юм. Бас мөнгө гарч шүү тий. Юу салаанаа тань зээж чадахгүй. Дээрээс нь гоё мэдэр болгоод идэх юм чинь гэж бодоод. Туршилтын маягаар юм чинь гэж жижиг нь авсан. Нүс амар халуунагтай юм шиг байна одоо бүр юм гал мал усцсан юм. Хамсаад үзье. Ингээс амар халуунагтай юм шүү дээ. Гэхдээ би амар хэсгэж хийж ингээд энийг аваад очих харагдаж байна л да. Энийг аваад очих хийж чинь заяа. Гэхдээ оохгүй. Ингээд тавьчих. Ингээд тэгсэн заяа. Жаа ингээд хэсгэж үзье ингээд жоохон. Энийг тийм нэрээ амар халуунагтай юм байна. Харин бүр амар гэ манад өгчээсэн байхгүй юу? Харин би ихтэй данаас иж үзнэ. Би сая харин авахсан чинь манай гэртээ хамгийн орхон CEO-д харин байгаагүй. Нөгөө солонгосын Mac банк гэж байгаа хүмүүс ингээд дандаа иддэг тий. Байнга иддэг тий. Амар иддэг шнэ солонгосч өөртөө халуунагтай иддэг, кимчи иддэг болохоор тий. Ингээл амар сураад иддэгс тий. Анихтэй штэ. Нэр амар халуунагтай байна. Шууд ингээд энэ ам буйлмал бол ингээд хэрчгнээл ингээд захнаад юм шиг ингээд юм байна. Хоолоос ингээд амар захтанд юм байна. Гэтэ ингээд нэлийн гүргээдсэн чи гайг болчихж байгаа. Нөгөө залгаад удацсан болохоор одоо л гайг болцсон байна. Гэтэ бол ингээд одоо хэл ингээд даригнаал ингээд юм л та.
Тэгээ бүр амар халуун ногоо иддэг хүмүүс, халуун ногоонд амар дуртай хүмүүст бол зүгээр юм байна. Нацаг нөгөө халуун ногоо жоо идэхтэй муу. Идэхиуд иддэг мөртлөө тийм амарын идэж чадахгүй, бага зэргийн халуун ногоо идэж чаддаг хүмүүст бол эсвэл бүр идэж чаддгүй хүмүүст бол нэлээд халуун ногоотой юм байна. Дараа нь би харин идэж тавьдаг төлнө заяа. Гэхдээ энэ яг ингээ гүрийгээд идэх гэвэл итгэл юм байна. Бүр яг ингээ гүрийгээд идэх шаардлагатай гэдэг ч юм уу тий. Эсвэл ингээ ийм гом идэх шийтгэл авчих юм бол идэж болохоор юм байна. Гэхдээ нэг хэн л талбасууд хороос. Одоо дахиад халбадаад үзье яг үнэхээр иж болохоор байна уу? Яхаар байна тий. Гэхдээ ноншими нөгөө нэг мөөхтэй гом байдаг шүү дээ. Би тэр гэж үзчихсэн байхгүй юу? Тэр байн халуун ногоотой тий. Тэр бирсэж чаддаг шүү дээ. Би нөгөө дээд үзэх авахсан чинь авсан чинь чадаагүй. Тэгээд орхисон. Тэгээд кимчитэй нь болохоор арай гайгүй баг зэргийн нэг жоохон халуун ногоотой шүү дээ. Маш жоохон халуун ногоод болохоор идчихдэг байхгүй юу? Тэгээд хөвгтэй нэг эссеншл гом иддэг. Идэхээр бас үгүй. Одоо амсаа зий. Хаа. Ингэсэхгүй юу? Тань тийч үзнэ. Яхаар байна. Өөх. Инглээ. Би сая ингээ албаар аим халбуудаж идэж үзсэн байхгүй юу? Албаар ингээд нэлээ ихийг амдаа хийгээд үзвэл яах нь вэ? Хэмжээгээр ингээд залхиад үзвэл идэх гэж оролдвол яах нь гэж утсан байхгүй юу? За чаар хоол аим хасаад байна. Нэг ой. Хаа. Оо энэ хоёрын хамт чинь бүр хослохоор бүр аим ухаантай юм биш үү? Энэ амар гадтай. Энэ амар халуун ногоотой, энэ амар гадтай болохоор ингээд халуун яаж сонгох хүмүүс ингэж амар халуун ногоотой юм идчихэнгүүтэй тий. Би бол зүгээр шууд хэлээ гаргаж ирэл ангимэрс нэгж заяа шууд ингээд хэлээс хэмэрс нэгж заяа бүр. Тэгтээ мэдгүй. Яа яаж харсан кастай муудаад юм бол хослохоор бүр амар амттай юм шүү дээ. Битгүй. Яг одоо нөгөө чипс энэ хамгийн идэж үзсэн чипс энийг идчихээ жоо шиг хандтал болохоор хэл амгааг болгох. Оройгоо болж байна. Тэгтээ сая заяа. Сая энийг ихээр нийцсэн чам юу яаж вэ? Ингээд бүхлээр нээр томор ингээд залгисаахгүй тушаад гэсэн чам ихээр нийцүүдээ залгисаахгүй гэсэн чам шууд ингээд хоолой түлж авсан гэж миний яг нь хоёр мөөшний хоёр талаар ингээд урсаал орж байгаа амар ингээд түлэгдэж авсан гэсэн заяа. Ингээд хорсоод явсан заяа. Хэл ингээд амар хүчтэй даргинаад гэсэн хэл ингээд бас дарг одоо хүртэл даргинал энэ хэл. Тэгснэ ингээд хэл одоо хүртэл ингээд гол нь амар хорсож байна заяа. Нэг голоор нь энэгээр амар хорсож байна. Ингээд ганцхан ингээд зураас татаа хийсэн юм шиг ингээд амар нарийнхан зайг ингээд хорсоод байна. Тэгээд бисаа ингээд энийг угаад нөгөө чипс идээд тэгсэн тул даам хэл гайг болсон байна. Тэгийг бол амар ингээд энэ юу хорсоод идсэн. Энэ дээдлийн уруулны дотор доотлын уруулны дотор тал ингээд хоёр хацарны дотор тал нь амар хорсоод идсэн. Одоо ингээд идээс сурцсан хүмүүс нь бол зүгээр ах. Гэхдээ халуун ногоо сонирхдаггүй идэж чаддгүй хүмүүс бол амар юм байна. Гэхдээ би заавал бас харын идэж үзэн, харын турч үзэн, ямар реакшн гарах нь үзэн гэж бодож байгаа. Тэг бодолтой хэвээр байна. Заавал хүн идэж цус галбгүй шүү дээ. Яг энэ шиг ингээд зүгээр жоохон амсаад туршаал үзээд орхичий. Идэх халбгүй ингээд орхичий. Тэгээд ер нь бол би даа идэхгүй байна. Удаж авахгүй юм байна. Гэхдээ харын дараа нь та нарт турч үзүүлнэ за реакшн харуулнаа. Идэж үзнэ гэсэн үг үзэн заяа гэхгүй. За тэгээд энэ гомдлоор оноо үгүй. Энэ бол яг миний төсөөлсөн шиг амар халуун ногоотой байлаа. Анаарда хэлбэр амар хорсоод байна. Анаардаг нэ одоо хорсож байгааг харуулах гэдэг юм яах гэдэг юм тий. Хорсож байгааг нь таад хардаг ч болоос мэдэрдэг ч болоос ингээл хилээ гаргаад харуулангууд та
барсж байгааг нь мэдэрдэг гэсэн бэл яхав.